Аяллаараа бид нэр гадны улс орны туршлагыг ингээд сайхан судлаад явж байна. Тэгээд энэ Үзбекистан улс бол бас ингээд төрийн нэгдсэн болгоороо юмыг ингээд комплексээр нь шийдсэн. Энэ нь бол биднэрт их таалагдж байна. Үйлдвэрлэлийг бол ингэж цогцоор нь дэд бүтцийн асуудлыг шийдэж, дээрээс нь гадны хөрөнгө оруулалтыг юм бодлоготойгоор оруулж ирж ингэж хөгжүүлсэн нь бол маш сайхан авууштай санагдчих. Одоо Монгол бизнесүүдийн хоёр улсын хооронд явж байгаа гэрээхтсээр ямар бизнесийн боломж байна. Тэрийг нь үзүүлж таниулж зөв зүйтэй ажил гэж бодож байна. Энэ бидний айлчлал хийж байгаа Узбекистан улс маань болохоор давхар далаад гарцгүй дэлхийд хоёрхан байдаг улсын нийгэм. Далаад гарцгүй байсан ч гэсэн зөв шийдлээ олоод хийх боломжтой байна гэдэг нь бол харагдаж байна. Узбекистан улсын өөрийнх нь зах зээл бол одоо жинхэнэ хөгжил дээр байна. 1-2 жилийн дараагаас утас биш бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж экспортлох ийм бодлогыг барьж байгаа нь манайх ч гэсэн мөн адилхан түүхийн эдээ хамгаалаад нэмэн өртөг шингэсэн эцсийн бэлэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх нь зүйтэй.